За сайн байцгаана уу, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдрийн дугаартаа юуны тухай ярих вэ гэхээр энэ хүмүүсийн дунд байдаг л та бүтэн шөнийн турш бүрэн гүйц дунтаж амарсан ч гэсэн өглөө дутуу унтсан юм шиг ядарсан мэдрэмжтэй би амраагүй бүрэн гүйцэд амарч чадаагүй юм сэрж байгаа хүмүүс бол маш их байгаад байгаа. За тэгэхээр энэний цаад шалтгаан нь бол энэ унтж байгаа цагийн хэмжээ биш. Тэгээ дээрэс нь ямар нэгэн өвчин зовир биш. Унтахын өмнө хийж байгаа хүмүүсийн зарим нэг буруу дадал зуршилтай бас холбоотой байна гэдгийг та нартай бас анхааруулж хэлье гэж бодож өнөөдрийнхөө дугаарыг бэлтлээ. Бүрэн гүйцэд унтаж амарсан ч гэсэн ядарсан мэдрэмжтэй сэрж байгаа, дутуу нойртой сэрж байгаа, дутуу унтсан мэдрэмжтэй сэрж байгаа энд нөлөөлдөг унтахын өмнө хийдэг 5 буруу дадал зуршил байна гэж. За анханд нь бол энэ хит оройтож хоол унд идэж явах гэж. Өглөөнөөс хойш орой эртэн эртлээ бас өлсгөлэн явж байгаа юм хүмүүс бол маш их үжидэг. Завгүй ажилласаа болоод эсвэл хит оройтож ажилладаг. Гэртээ хит оройтож ирдэг. Иннээсээ болоод хит их оройтож хоол унд идэж уддаг хүмүүс бол маш их үжидэг. За тэгэхээр зарим хүмүүс бол энэ 9-10 цагийн үед махаа хоол идэж хагаад шууд унтдаг юм хүмүүс ч бас байна. За эсвэл хоол унд идсэн ч гэсэн хоолныхоо хэмжээг махаа хоол идэхгүй ч гэсэн энэ хоолныхоо хэмжээг тохируулж идэхгүй хит их хоол иддэг. За дээрэс нь унтахын өмнө хит их гурлан бүтээгдэхүүн иддэг хүмүүс бас байна. За зарим нь ингээд бас сонсоод байхад бас энэ тарг, боов их иддэг. Хит их хүүтэн хөргөгчний хоол унд идэж удаг юм хүмүүс ч бас их байна. Энэ юунд нөлөөлдөг вэ гэхээр хит их махаа хоол идэх, унтахын өмнө хит их махаа хоол идэх. Тэгээ дээрээс нь хит их хүүтэн юм идэх. За тэгээ зарим хүмүүс энэ хөлдөөгчнөөс энэ шууд хит хүүтэн зайрмаг аваад идчихдэг. Хөргөгчний температурт байгаа энэ хүүтэн тарг уудаг. Иймэрхүү хүмүүс бол энэ хоолны бас шингэхгүй. Идсэн тэр хоол шингэхгүй байх хит их хүүтэн юм ходоодонд ороод ирэхээр нөгөө ходоодны галын илч гэдэг юмыг бол бууруулж идэг. Ходоодны галын илч сайн байна гэдэг чинь хоол боловсруулахны үйл ажиллагаа сайн байждаг. Тэгтэл энэ хит их хүүтэн мэдих, нэг дор хит их хүнд хоол идэх, хит оройдож хүнд хоол идэх. Иннээсээ болоод хоол бүрэн гүйц чингэж чадахгүй байх. Унтаж амарч байгаа үед чинь ходоод ажиллаад идэг. Нөгөө зарим хүмүүст бас ингээл яриад идэг ч нөгөө махан идэл одоо мангасаан зүудлэл ингээл унтаж чадахгүй байна гэж ярьж идэг. Эн чинь бол нөгөө тархич нь унтаж амарч чадж байгаа ч гэсэн бие махбод дээрэс нь хоол боловсруулах хэрэгтэн ажиллаад идэг. Иннээсээ болоод хүн бүрэн гүйцэд унтаж амарч чадахгүй иймэрхүү завиртай сэрдэг. За энэний наад захын жишээ бол одоо амнаас нь эвгүй өнөртдөг, ам нь заваардаг. За тэгээд хил нэг хөнгөртдөг иймэрхүү завиртай өглөө сэрж байгаа хүмүүс бол энэ таны идж байгаа хоол унд чинь хит их оройтод байна. Эсвэл унтахын өмнө хит их хэмжээтэй хоол унд идэж шүү, хэтрүүлж идэж шүү, хит их хүнд махан хоол идэж шүү. Эсвэл хит их хүүтэн юм идэж байгаатай чинь бас холбоотой шүү гэж. Тэгэхээр иймэрхүү шалтгаанууд бас надад байгаад байна уу? Иймэрхүү буруу дадал зуршил бас өөрт чинь байгаад байна уу гэдгийг бас анхаарч үзээрэй. За хоёрт нь гэхээр унтахын өмнө хит их хүүтэн юм уудаг. Усны хэмжээ хит их хэтрүүлж ус шингэн юм уудаг. Иннээсээ болоод бас их бүрэн гүйцэд амарч чадахгүй байх. Ядарсан мэдрэмжтэй сэрдэг. Тайлангуяа нүдэнд бүлцээдэг, өглөө хөлийн шилбээр хавгандаг. Иймэрхүү завиртай сэрж байгаа хүмүүс бол бас энэ ус унтахын өмнө хит их усны ус ууж байна, хит их шингэн юм ууж байна гэсэн үг. Яг өдрийн цагт бол хүмүүс бол байнгын энэ хөдөлгөөнтэй байж идэг. Ус шингэн юм хэдрүүлж уусан ч гэсэн хөдөлгөөнөөрөө болоод энэ биеэс нь шингэнийг гадагшлуулж идэг иймэрхүү бас давуу талтай байж идэг. Гэтэл шөнийн турш унтахын өмнө хит их шингэн юм ухаар уусан шингэн чинь биед хуримтлагдчихдаг. Нөгөө хөлсөөр ялгарах бие махбодын одоо энэ хөдөлгөөнөөр өдрийн турш ингэж биеэс гадагшилж исэн бол хөлсөөр шээсээр гадагшаа ялгарч исэн бол хит их унтахын өмнө хит их шингэн юм уугадах юм бол энэ бие махбодод хуримтлал үүсгэждэг. Тайлангуяа энэ хит их хүүтэн юм гэж залгилж уугадах юм бол хавгандаг, нүдэнд сэлгэрдэг, нүдээр нь хавгандаг, хөлийн шилбээр хавгандаг. Цаашлаад бол энэ бөөрөөр өвдөх, үе мөчөөр өвдөх юм бас эхлэл болж идэг гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүсийн ингээл үзүүлэх гэл ирэхээр нь би бас энэ хилийн хардаг л та. Тэгэхээр энэ хоолны шингэлт муудсан, хавгандсан байгаа
хүмүүсийн наад захын жишээ бол энэ хилэнд нь шүдний ором гарсан байждаг. Энэ шүдний ором гарсан байгаагийн гол цаад шалтгаан нь бол юунаас болж байна гэхээр энэ хоолны шингээлт муудсан, бие элчин муудсантай их холбоотой байдаг. Та бүхэн бас өөрийгөө бас онцлоод үзээрэй, хилээ бас толинд хараад үзээрэй. Хилэнд чинь шүдний ором гарччихв. Зарим хүмүүс энэ хил аманд бас багтахгүй энэ томорцсон, хил томорцсон юм шиг мэдрэмжтэй байгаад байна гэдэг хүмүүс бол байж идэг. Энийний цаад шалтгаан нь бол энэ хоол шингэхгүй байх, хоолны шингээлт муудах, ходоодны тэр галын элчин муудах гэдэгтэй бас холбоотой байдаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тийм учраас аль болохоор энэ унтахын өмнө хит их шингийн юм уухгүй байхыг бас зөвлөж байна. За энэ шингийн юм уух гэж байгаа бол аман цангаж байгаа бол аль болохоор энэ бүлээн ямыг тохируулж шимэж уугаач ээ. Хит их аягаар нэг дор бас их залгилж уугаад байх бас их димэн шүү. Энэ хөргөгчөө шууд онгоолгоол энэ хөргөгчний хит их хүйтэн ус залгилаал уугаад байдаг. Эсвэл хит их хүйтэн тарг хөргөгчний температурт байгаа тарг ууддаг. Эсвэл зайрмаг ингээл идэт идэг. Эн чинь унтахын өмнө бас төдийлөн бас сайн биш ээ гэж. Яг хөө 1-2 хоногтоо бас зүгээр байдаг юм байгаа. Энэ нэг дадал зуршил болгоод бас олон хоногор ингээд энийг давтаад байх юм бол яваанд ходоодны элчиг муудгадаг, бөөрийн өвчлөл үүсгдэг. Тэгээ цаашлаад үе мөчний өвчин, нөгөө энэ хэрэг тулаа гэдэг юм уу? Үе мөчний бас архаг өрөвслүүдийг үүсгэх бас эрсдлийг дагуулж идэг шүү гэдгийг бас анхаараарай. За 3-т нь гэхээр энэ унтахын өмнө гэлтгүй энэ хүмүүс хит их дэлгэцний хамааралтай бас болцсон байна. Бүтэн өдрийн турш энэ утсаар бас ажиллаа хийж байгаа хүмүүс маш их байна. Эсвэл энэ утасны дэлгэцийн донтолттой болцсон хүмүүс бол маш их байждаг. За хүмүүсийг гэлтгүй бас надад ч гэсэн бас тиймэрхүү зуршлууд бас их байждаг. Унтахын өмнө одоо ингээл утсаа үзэж байгаа л ингээл унтдаг. Энэ унтахын өмнө үзэж байгаа нэг утас энэ дэлгэцний хэрэглээ юунд нөлөөлж байгаа вэ гэхээр нөгөө нэг нойрны даавар буюу мелатонин дааврын нийлэгчлэлтэнд сөрөг нөлөөлөл үзүүлждэг. За өглөөнөөс ахуулаад бүтэн өдрийн турш ингээд орой нар жаргах хүртэл нөгөө нарны даавар буюу серотонин гэж дааврын нийлэгжилт бол өндөр идэвхтэй байждаг. За тэгээд энэ дааврын нөлөөлөл юунд сайн байх вэ гэхээр хүний бие махбодыг сэргэг, шамталтай альва үед шамталтай сэргэг, тархийг сэргэг байж байлгаж идэг. Серотонин гэдэг даавар бол нарны даавар. За тэгээд нөгөө талаараа бол аз жаргалын гормон гэж үздэг ч хүмүүс тэгж чиг ярьж идэг. Нар ингээд жаргаад гудаагаад эхлэхээр серотонин дааврын нийлэгжилт буураад эсрэгээрээ мелатонин дааврын нийлэгжилт өндөр идэвхтэй болж эхэлж идэг. Гэтэл хүмүүс энэ дэлгэцийн энэ хамаарлаасаа болоод байнгын одоо дэлгэцийн хөх гэрэл. Тэгээд дээрээс нь хит их хурц цагаан гэрэл дэлгэц энэ удас зурагт хит их одоо энэ өрөөний цагаан гэрлийг ингээд ажигласан харсаар байгаад энээсээ болоод энэ мелатонин дааврын нийлэгчтэнд сөрөг нөлөөллийг үзүүлждэг. Энээсээ болоод энэ байдал ингээд байнгын давтагдаад ирэхээр бас дутуу нойртой хонох, нойрон сэрвэлзэх иймэрхүү асуудлуудыг бас үүсгэж идэг шүү. Тийм учраас ингээд багадаа нэг цагийн өмнө за хүмүүс одоо бас болдгоомаа гэх юм бол ер нь бол ингээд дор хаяж нэг 30 минутын өмнө энэ дэлгэцний хамаарлыг бол багасгах хэрэгтэй. Аль болохоор энэ утаснаас телевизээрээс хит их хурц саан гэрэл байдаг бол тэрнийг бууруулад аль болохоор энэ бүдэг шар гэрэлтэй очинд бол байж ихийг зөвлөмөр байна та бүхэндээ. Тэгэхээр ийм хурц гэрлээс хол байгаад бүдэг шар гэрэлтэй ийм орчинд нөгөө мелатонин даавар бол өндөр идэвхтэй нийлэгдэж эхэлж идэг. Мелатонин дааврын нийлэгжилт сайн байгаад их юм бол бүрэн гүйц дунтаж амрах, гүн ойрсолтонд бас гүн сайхан унтаж амрах ийм сайн нөлөөллийг үзүүлж идэг шүү. Тийм учраас аль болохоор унтахын өмнө хит их хурц гэрлийг бас гарахгүй байхыг хичээгээрэй. 4-т нь гэхээр хит их стресс гэж. Яг энэ сэтгэлийн хямрал гэд аваад зохиолол энэ уламжлалт хангах хонд сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлийн хямралыг бол нөгөө хийм ахуудыг өдөөж идэг гэж уламжлалт хангах ухааны ном зохиолдол тайлбарлаж хэлсэн байдаг. Хийм ахуудын бэлэг чанар бол ерөнхийдөө хөнгөн хөлбөрөнхий докторгүй мөн чанартай. Тэгэхээр нөгөө энэ сэтгэлийн хямрал байдгийн юм уу одоо хит их сэтгэл хөдлөгсөн иймэрхүү байдалтай одоо нөгөө энэ утсаараа юм уу эсвэл телевизээр хит их одоо сэтгэлийг тавгуутуулах, хит их сэтгэлийг хөөрөл давтуулсан ийм кино бичлэг үзснээсээ болоод энээсээ болоод бас сэтгэлийн докторгүй байдалтай байснаас болоод нөгөө хийх хямрах гэдгийг үзүүлждэг. Хийх хямраад ирэх юм бол нойр сэрвэлзэх,
бүрэнгүйц дунтаж амрахгүй байх. Иймэрхүү шалтгааныг бас үүсгэж идэг шүү. Тийм учраас унтахын өмнө аль болохоор өөрийнхөө сэтгэл санааг доктортой байлгахыг хичээх хэрэгтэй. Хүмүүсийн хит их инедмийн кино юм уу, хит их сэтгэлийг одоо энэ хөөргөлийн байдалтай болгосон иймэрхүү кино бичлэг үздэг, хит их аимшигын кино, хит их гунигт автуулсан иймэрхүү кино бичлэг үздэгээсээ болоод бас их сэтгэл тавгуутуулах юм нөхцөлийг бүрдүүлж идэг. Тийм аль болохоор унтахынхаа өмнө сэтгэл санааг доктортой тайван байлгахыг хичээх хэрэгтэй. Аль болохоор гүн амьсгал удаан авч удаан гаргадаг энэ амьсгалын дасгалыг аль болохоор унтахынхаа өмнө нэг хийж явах хэрэгтэй. 1 минутаас 5 минутын хугацаанд аль болохоор энийг ийм амьсгалын дасгалыг бол хийж явах хэрэгтэй. За тэгэхээр тавд нь хүмүүсийн дунд ажиглагддаг бас энэ буруу дадал зуршил юу байна вэ гэхээр шууд унтах гэж яардаг. Хүмүүс ингээл бүтэн өдрийн турш ингээл ажиллаж байгаа л гинт ирээл шууд орондоо ороод шууд унтах гал хөвтчихдэг. Эсвэл ямар нэгэн одоо юм хийж байгаа шууд ороод орондоо ороод унтах гал шууд нүдэ ханаад хөвтдөг. Иннээсээ болоод ингээд бас бүрэнгүйц дунтаж амарч чадахгүй байх. Шууд ингээд нүдэ ханаад хөвтлээгээд шууд тэр даруй нойр хүрээд нам унтчихдаг юм биш шүү дээ. Аль болохоор унтахынхаа өмнө сэтгэл санаагаа доктортой байлгаж ийж тэгээ дээрээс нь унтахын өмнө хийдэг ямар нэгэн дадал зуршилтай болох хэрэгтэй. Хүмүүсийн шууд унтах гал ингээл нүдэ ханаал хөвтөөл шууд унтчихдаг гэж ойлгол. Нүдэ ханаал хөвтөддөг. Энэ эсрэгээрээ хүнийг стресст оруулчихдаг. Би ягаад унтахгүй байна? Би ягаад унтаж чадахгүй байна гэл. Би унтаж чадахгүй байгаад байна. Нойр сэрвэлзээд байна гэл нөгөө утсаа оролдоол ингээл өөр юм хийгээл явчихдаг иймэрхүү дадал зуршлаа бас буруу болгоод идэг иймэрхүү хүмүүс байдаг. За тэгэхээр энэ асуудлаас яаж гарах вэ гэхээр унтахын өмнө тодорхой хийдэг дадал зуршилтай болох хэрэгтэй. Тэгэхээр ийм тодорхой хэмжээний ийм дадал зуршлуудыг бий болгоод их юм бол ийм юм хийгээд ийм зүйл хийсний дараа би ингээд унтдаг шүү гэд 1-2 хоногоор 7 хоногоор за зарим тохиолдолд сараар ингээд энийг давтаж хийсээр байгаад нөгөө дадал зуршлуудыгаа хийхээр унтдаг ийм рефлекс хүний бие махбодод бий болчдөг. Тархинд нөгөө тийм рефлекс суудчихдаг байхгүй. Унтахын өмнө хийдэг ийм дадал зуршлуудтай болох хэрэгтэй байх нэ гэж. За тэгэхээр унтахын өмнө хийдэг ямар дадал зуршлууд хүний биед хийж явах хэрэгтэй вэ гэхээр унтахын өмнө ном унших, бүдэг гэрэлд ном унших, эсвэл амьсгалын дасгал хийдэг болох, эсвэл сонголтын дасгал хийдэг болох, эсвэл тодорхой хэмжээний гэр орноо цэвэрлдэг болох, аяг тавгаа угаадаг болох, эсвэл өөрийгөө тайвшруулах, ном сонсдог номнууд, аудио номнууд, подкастууд сонсдог болох. За тэгээ дээрэс нь энэ зөөлөн намуухан хаяг хэмнэлтэй аяыг, хөгжмийг сонсдог болох. Иймэрхүү дадал зуршлуудыг ингээд бий болгоод байх юм бол энэ дадал зуршлуудын дараа би ингээд унтдаг шүү гэдэг. Иймэрхүү рефлекс хүний бие махбодод суучдаг, хүний тархинд суучдаг. Тэгэхээр иймэрхүү дадал зуршлуудыг хүний бие махбодод өөртөө бий болгосноор сайхан бүрэнгүйцэд унтаж амрахын бас эхлэл тавигдж идэг шүү. За тэгэхээр хүмүүс ингээд бүтэн шөнийн турш бүрэнгүйцэд унтаж амарсан ч гэсэн өглөө ядарсан мэдрэмжтэй байгаад байгаа нь ямар нэгэн өвчний шалтгаан биш, ямар нэгэн өвчин зовирын шалтгаан биш. Дээрээс нь унтж байгаа цагийн хэмжээ биш. Таны унтахаасаа өмнө хийдэг буруу дадал зуршилтай бас холбоотой байж магадгүй гэдэг үднэс өнөөдрийнхөө дугаарыг бас та бүхэндээ ярих гэж бодоод бэлдээд ярьлаа. За тэгэхээр унтахын өмнө хийж байгаа таны иймэрхүү буруу дадал зуршил байна уугүй юу гэдгийг бас өөртөө анхаарад бас бодолцоод зэрэг буруу дадал зуршил байгаа бол энэ буруу дадал зуршлаасаа бол аль болохоор салаарай. Тэгж чадах юм бол бүрэнгүйцэд унтаж амарч бие махбод чинь эрч хүчтэй өглөө хөгжиж ятдаг болно. За тэгэхээр өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн дугаартай холбоотой асуух, лавлах та бүхэнд нойрны талаар ямар нэгэн стресс зовөр байдаг бол коммент хэсэгт бас үлдээгээд өгөөрэй. Дараагийн миний зөвлөгөө мэдээлэлтэй хамт байхыг хүсвэл YouTube сувагт маань subscribe дараад миний YouTube сувгийг дагаарай гэж та бүхнээсээ хүсэж байна. Тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.